2025 оны 10 сарын 11-нд тараа энэ зэрлэг шарлал юм жижигхэн шарнуудынхаа энэ сайн дураараа надад өөр уурхсан. Тэгээд одоо цэцгэлээд ингэ байж гадаа. Энэ болохоор цагаан гаг зүгээр үндэслүүлээд хийцсэн. Энэ байгаа байдлын өрийг авах гээд орхицсан. Ингээ энэ чигээр нь орхицсан байсан чинь ийм болцсон байна өө. Энэ нь болохоор яншуу байна. Энэ болохоор барсаар цэцгэлсэн хараа цэцгэлээд ингээд өрөө өгч байна. Би энийг энэний өрийг ингээд аваад явуулсан шүү дээ. Та нар тэр ургуулж чадсан уу? Манай хөлөмж нэг юм явж байгаад ирсэн чинь нэг юм хэмбэ нөхөө. Одоо энэ хараа ингэж мөчр дээрээ ингээд ийм гоё улаан болсон. Лайлнууд бол өстэй янзын гоё хүрнэ. Сайн ургах сайхан үр гарна энэ. За хөлөмж нэг иймэрхүү янзтай байна. Энд чи юу вэ гэж хаш байж байна. За энэ чи ингээд холоо бас ургасан байна. Одоо эднэрийг өгнө. Спа явахаас өмнө янзлыг л гэртээ ирэхээр энэ ганц нэгэн үр авчих юмсан гэ зүгээр хийж чадахгүй мүү. Тэгэд аялагч нөхөртөө ногоо тарина гэж худлаа байна өх. Манайхан одоо спа явна гэдэг. Тэгээд иймээ одоо аялах хоббигоо хөөхөр шидэд энэ дахөө. Гэтэ энэ хэдийнхээ үрийг авна. За ингэ та бүхэндээ амжилт хүсье. Энэ тэгсэн чи хэмхэн цэцэг хараа. Хэмхэн цэцэг өөрөө унаал ургаал энэ их хөрхөн. Энэ шүрэнхэн гэдэг нэг сайхан юм бас энэ дараа. Ингээд сайн дураараа ургаад. Энэ шүрэнхэн гэдэг энэ ингээ байж байна өө. Шарнууд шүрэнхэн зэрлэглэл. Энэ болохоо барселик нүүрн ингээд. Дээрээ ингээд өрөө өгнө. За ингээ арчлахгүй ургуулахар нэг иймэрхүү ургач байна. За тэгээд хобби ногооч аялж яваад аялагч нөхөртэй болцсон. Хобби нь аялах дуртай манай хүн ногоо тарих арга иймэрхүү л байна шүү дээ. Ногоо тариад энэ гэртээ хэвтгцэн болчиход байна өх. За ямар ч байсан спа явахаас өмнө эднэрийнхээ үрийг аваад явуулъя. Та бүхэн сайхан ургуулаарай. Тэр баяртай.